Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Зандан хүүгийн бэлтгэн хүргэдэг Адар анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай түлээ шүү. За мөн хүнс нь эм нь хүнс байвал зохистой ураатай Химлая брендийн албан ёсны дистрибьютор Цахиур төмөр компани дэмжиж ажиллаж байна. За өдрөнд цэнгэлээ. За хэрвээ цаг үе нийгэмтэйгээ нэг хагаралдагч нэг нь л биш бол эмч хүн гэдэг бол бусдын амнаас эрүүл мэндийн төлөө ажилладаг, зүтгэдэг. Үнэхээр одоо бүр бахархаа таншгүй тийм хүмүүс байгаа. Гэтэл түүхийн он цагийн энэ их нухчаанд эмч хүн өөрөө өвчтнийхээ амийг заримдаа санаатай ч юм уу эсвэл санаандгүйгээр хороосон тийм эмгэнэл тохиолдол мэдээж нэг бус удаа тохиолдсон байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол тэр эмчийнхээ гарт хөнөөгдсөн 10 алдартай хүний тухай ярих юм. За тэгэхээр 19 8 7 гэж явчихна. За 10-т нь хаан 5 дугаар Жорж. За Их Британий хаан 5 дугаар Жорж бол ер нь бие махбодын хувьд олон жил тэгж дороотж явсан өвчнөдөг их удаан хамт амьдарсан тийм хаан байсан. Бүр хар залуугаас их архаг тамхичин байсан. Энэ нөгөө амьсгалын замын архаг өвчний үндэс болцсон юм байна. Тэгэхээр нөгөө нас ахихын хэрээр архаг бронхит, уушигны тэр бүглэрэл үе сэтэрдэг тэр одоо амьсгалын дутагдал гэдэг юм уу те. Нөгөө хааныг маань зовоогоод жишээ нь ингээд амьсгааг бидэрчмаар ингээд секунд тутамд авч байгаа шүү дээ. Гэтэл амьсгаа авах бүрд биеийн хүчний тийм хүндхэн ажил хийж байгаа юм шиг тийм хэцүү болчихж. Тэгэхээр ч өдөр тутмын хэдэн мянган амьсгал нь тэр болгон дээр тийг зовдөг. Ингээд 1935 оны сүүлээр хааны бие огцон муутсан ба. Тухайд хаан яж явах нөгөө ханиад томоо тусцсан. Ингээд уушгины өвчний улмаас орноосоо ч бос тэнглэх болсон. Тэгээ ингээд энэ чинь хүчил төрөгч хүртэл дутагдал орж байгаа ойлгохтой амьсгалж чадахгүй тий. За ингээд өвдөлт намдаах юм. Тайвшруулах бодисоор амьдралын сүүлчийн өдрүүдийг арга зааж байсан ч гэсэн ер нь бол түүний бие аль хэдийн буцах замгүй муудсан байсан гэсэн үг. Ингээд 5 дугаар Жорж хаан 1936 оны 1-р сарын 20-нд 70 наснда таалт төгсөж. Гэвч энэ насан эслэгдсэн тэр өдөр цаг нь байгалийн жамаар тогтсон бос харин хүний гараар тодорхойлогдсон тэр мөчөө. Энэ шалтгааныг ярьж байгаа. Түүний хувийн эмч сурвалжит язгуурт нь Лорд Давсон гэд эмч нь хэрвээ хаан ингэж удаан тарчилж хагаад яг өнөө шүн ч юм уу те шөнийн цагаар амьсгал хураачих юм бол энэ мэдээг өглөөний нэр хүндтэй сонинд хаан таалт төгссөн тухай мэдээлэл нийтлэгдэх боломж алдагдана гэж эмч үзсэн ба. Шүн гэхэд чинь өглөөний сонингууд аль хэдийн ер нь хэвлэлтэнд төгссөн байгаа шүү дээ. Тэгэхээр шүн нас барчих юм бол өглөөний нэр хүндтэй сонингууд хааныг таалт төгснөг зарлах боломжгүй. Ийм хачин шалтгаан байж болох юм уу? Тий. Хэрв хаан шүн дунд хэрв таалт төгсчих юм бол те маргааш өглөөний сонин биш харин үдшин гарч ирдэг шар хэвлэлүүд хааны таалт төгснөг мэдээлнэ гэд. Энэ хаан цэцэглийн тэр сүр жавхлан дэгж аягт харшлна гэж үзсэн ба. Иймээс шүн болохоос өмнө эртхэн хааныг нас орлогож байгаа юм. Өглөөний сонинд амжих хэрэгтэй. Амжих хэрэгтэй. Энэ мэдээ. Ингээд эмч хаанд морфин, кокаин тариад амьсгалын төвийг нь дараад үхлийг нь санаатаар хурцгасан ба. Энэ тухайгач өөрөө ил тод тэмдэглэлдээ бичжүүлдээсэн. Энэ үйлдэл бол өнөөдрийн ёс зүйн хэмжээрээр бол илт эвтаназ байгаа байхгүй. Эвтаназ буюу ингээд нөгөө тий одоо алж штэ. Шууд үхүүлдэг тий. Бүр гэмт хэрэгч юм шиг санагдаж байна. Гэвч тухайн Британий хаант ёсонд хааны үхэл бол одоо хувь хүний асуудал биш ээ. Эзэнт гүрний нэр төр, дэгж аяг, энэ хэвлэл мэдээллийн хяналт зэрэг тий ингээд энэ хааны үхэл бол энэ болгоны нэг хэсэг. Хаан зүгээр одоо юу гэдэг чинь жамаараа нас барах бус тий энэ чинь бүр яг зөв цагтаа нас барах хэрэгтэй. Яг л зөв тайзан дээр нас барах хэрэгтэй юм шиг тийм хачин болсон байхгүй. За ингээд 5 дугаар Жоржийн дараа түүний ууган хүү Эдвард 8 дугаар Эдвард нэрээр одоо тэтгэн залгаж байгаа. Гэвч энэ залгамжлал мөн доктортой байдаггүй. 8 дугаар Эдвард ердөө нэг 11 сар л хаанчилсан байдаг үлээ дээ. Тэгээ бүр 2 ч удаа өмнө гэрэлжсэн нэг хүүхэнтэй гэрэлтэй Америк. Уоллес Симпсон гэдэг. Тэгээд түүнтэй гэрэлхийн тулд хаан ширээнс татгалцдаг байхгүй. Тэгээд түүний дүү одоо буюу 5 дугаар Жоржийн 2 дахь хүү нэг дуу цөөтэй олонний анхаар төдийлөн байдаггүй Жорж 6 дугаар Жорж ингээд хаан болсон түүхтийн 6 дугаар Жорж нь Элизабет хатны аав нь шүү дээ. За инхээр 5 дугаар Жоржийн үхэл зөвхөн нэг хааны төгсгөл байгаагүй те энэ бол
Британий хаан цэцэглийн тэр нэг сон дотоод эмзэг байдал, нэр төрийн төлөө хүний амьдралыг хүртэл зохицуулж чаддаг тэр хатуу тогтолцооны илрэл болсон юм түүх мөч байгаа. Хаан мэдээж өвчнөр нас барсан мэт боловч үнэн эрэхтэй түүнийг өөрийнх нь нөгөө титэм ёс заншил хаант ёсны дүрм айжмар тэр амьсгааг нь боосон эцэст нь дуугуух авч явсан бааз. Тийм. Ийм нэг сонирхолтой. Хачирхалтай ийм нэг кейс. Би ганцхан юм биш аягүй сонь санагдлаа нөгөө нэг өглөө яг би ярьжсэн хүн бүр ингээд үе мөчн байхгүй те за одоо ингэж амьдраад яах юм бэ гэдээ хахад хүртэл хүн амьсгалаад амьд байхыг байнга тэмүүлж идэг гэд өглөө ярьжсэн. Тэгэхээр тэр хүнд бас хэрцгий хаан болсныхоо төлөө ямар их төлөвс вэ? Тэгээ одоо яг энэ сэдв их чухал сэдв. Эвтаназыг хүлэмжшэрдэг ус гэж хүлэмжшэрдэг ус гэж манайх хүлэмжшэрдэг. Гэхдээ би үнэхээр бүр шаналаад байвал яах вэ? Одоо явуулсан нь баг энэ хүндээ амар юм биш үү гэд бодогдохороо. Тий. Тэгтэл хуулиндаа болдгоо байхгүй. Тэгэхээр энийг ингээд ер нь уус олго ингээд байн хилцэж идэг. Ер нь бол энэ яг л амар маргаантай сэдв байхгүй. За 9-т нь Джеймс Гарфилд. Америкийн нэгдсэн улсын 20 дахь ерөнхийлөгч Джеймс Абрам Гарфилд бууны суманд бас харин эмчнэрийн гарт амиа алдсан Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүй. Яасан гэхээр 1881 оны 100 нийслэл Вашингтон хотынхаа галт тэрэгний өртөнд ингээд очиж байгаа байхгүй. Тэгээ галт тэрэгнээс бууж. Тэгсэн чинь халдвар төрсөн шүү дээ. Яасан гэхээр Америкийн зохиолч, хуульч мэрэгчлээ Шарл Гито гэдэг этгээд ерөнхийлөгчийг ар нуруунд бууцсан байхгүй. Амийн хөнөөхийг завдчихаа. Сум Гарфилдийн биед туссан үн. Гэхдээ үхлийн аюул учруулаагүй. Өнөөдрийн одоо эмнэлгийн хэмжүүрээр бол эн чинь амин насанд хүрэхгүй тийм шарах байсан ба. Ерөнхийлөгч өөрөө бүр буудуулчаад ухаан алдаагүй. Бүр ингээ ярьж хөдөлж байсан. Хэрвээ зөв эмчилгээ хийсэн бол амьд үлдэх бүрэн боломжтой. Гэвч жинхэнэ аюул нөгөө буу барьсан хүний гарт бус. Харин цагаан халаад өмсөн тэр эмч нарын гарт байсан ба. Юу болсон гэхээр тухайн Америкийн ангаах ухаан ариутгалын үндсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөгүй. Ариутгал гэдэг. Ямар одоо сонсоход ямар сонь жижиг юм бэ? Энэ ариутгал нь энэ худлаа штэ энэ үнэр зүгээр л үнэрл гарч байгаас энэ чинь нэг муу юм байхгүй гэж тэгдэг байсан тухайд. Тэгэхэд юу болсон гэхээр ерөнхийлөгчийн тэр эмчнэр нь биедний байгаа сумыг олохын тулд угаагаагүй гараараа шарханд нь дахин хүрээд хурууга биед нь дүүрсэн байгаа ингээд эмчнэр. Тэгэд ариутгаагүй багаж хэрэгслэр нөгөө сумыг авах гэж оролцсон ба. За ингээд ариутгаагүй гар багажийн тухайд тэр үе эмчнэр энэ халдвар гэдэг юм байхгүй. Эн чинь зүгээр л муу үнэр шүү дээ энэ гэж бүр үл ашаад өгсөн маа шүү дээ. Ингээд бууны шархнаас бус эмчнэрийн тэр оруулсан ням бактериас болоод ерөнхийлөгчийн биеийг дотроос нь идэж эхэлсэн маа. Ингээд ерөнхийлөгч маань Гарфилдтэй 80 хоног зовсон. Дотроос 80 хоногийн турш халуурч өвдөл шаналл дунд тарчилжаад амьдралын тэр сүүлчийн өдрүүдийг орноосоо босч чадахгүй өнгөрөөж эцэст нь 81 оны 9 сард өөд болж. Одоо энэ үхлийг орчин үеийн эмчнэрийн дүгнэлт яг ижлэх мэддэг. Хэрвээ ариутгсан багж, ариутгсан цэвэр гар зөв сувилгаа байсан бол ерөнхийлөгч Гарфилд бууны шархыг төвөггүй давж болох байсан гэдэг байхгүй. Тэгэхээр түүний хөнөөс гол шалтгаан тэгэхээр сум бус харин шинжлэх ухаанаас хоцорсон ангаах ухаан байсан байна. Ингэж Америкийн нэгдсэн улсын нэгэн ерөнхийлөгч улс төрийн дайсандаа биш харин өөрийг нь аварна гэж тангар өргөсөн хүмүүсийн алдаанд амьнас оргичж. Энэ түүх сайн талаараа гэх юм бол ангаах ухаанд ариутгал ёс зүйн шинэ нэрийн эхлэхэд чимээгүй дохио болцсон Америкийн нэгдсэн улсад. Гэтэ харин нэг хүний хувьд хитрхи яриадсан. Гонигтай. Тэгээ ямар тамлагдсан болоо юу. Харин. За 8-д нь сууд Зигмунд Фройд. Эмчийн гар дээр эцсийн амьсгал хураасан хүн бүрийн үхлийг эмчийн гин буруу ч юм уу алдаа дутагдал эсвэл бүр хорон санаад алга гэж бурууж болохгүй шүү дээ. Эмчнэр бол гавьяатай сайхан хүмүүс. Гэтэ зарим үхэл бол алдаа биш харин яг тухайн өвчнийхэн ч юм уу өөрийн сонголт ухамсартайгаар хүлээмжшүүлсэн төгсгөл байдаг юм байна л да. Үүний яг тод жишээ нь психоанализ эцэг гэгддэг Австрийн сууд мэдрэлийн эмч сэтгэл судлаач Зигмунд Фройд өөрөө. Фройд архаг тамхич байж байсан. Өдөрт дунджаар 20 янж уртддаг. Тэгэд тамхины хорт уршигын талаар сануулсан хүмүүс болохоор энэ тамхи болж ердөөл тамхи шүү дээ гэд үл тоомсорсон хариу өгдөг гэж. Гэвч 1920-ад оны дунд үеэс түүний энэ зуршил аимшигтай үнийг Фройдоос өөрөөс нь хийж эхэлж. Нөө тамхич нь үнэ нэгж эхэлж байгаа юм. Тамхи нь өөрөө тэр хүнийг татаад эхэлчихлээ тий.
Фройд амны хөндий хорт автар тусцсан. Ингээд амьдралынхаа сүүлчийн 10 гаруй жилийг нөгөө хүнд өвдөлт, бөө, мис засал, тасралтгүй эмчилгээний дунд сүүлийн 10 жил өнгөрч. Тэр хугацаанд түүнд бүр 30 гаруй удаагийн хаалгаа хийсэн тухай баримтаа байгаа шүү дээ. 30 гаруй удаа амар ярихад хэцүү, хоолоход хэцүү, амьсгалахад хүртэл зовлон. Ингээд амьдрал нь зовлон болгох төрсөн. Эцэст нь өвчин дийлж би энэ эрс дороотоход Фройд нэгэн чухал хүн шийдрийг гаргасан ба. Яасан гэхээр хувийн эмч дотны хүн болох Макс Шурт хандаад за эмч минь намайг энэ зовлонгоос чөлөөлөдөг. Амьдрал гэж зүйл одоо надад шал утгагүй болчлаа гэдэг юм. Ингээд Фройд өөрөө үхлийг айдсаар бус ухамсартайгаар хүлээн авсан баг. Ингээ өөрийн одоо тэр сэтгэл судлалын он шигээ үхлээч гэсэн ухамсартайгаар хяналтайгаар ухахыг өөрөө хүссэн байгаа байхгүй. Тэгэхээр эмчин түүний хүслийг хүндэтгээд морфины өндөр тун тариад өвдөлтийг нам таасан баг. Ингээд Фройд маш тайван унтсан. Ингээд 39 онд 83 наснда амьдрал өнгөрүүлж. Энэ бол аллах биш, алдаач биш. Харин зовлонгоо дуусгах тухай эцсийн тэр хүний эцсийн хүсэл ирэх эмчийн ёс зүйтэй тулгарсан тийм ховор эмзэг мөч байхгүй тий. Фройдын үхэл нь анагаа ухаанд анх удаага эвтаназ гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Энэ асуултыг олон нийтэд бодитойгоор тавьсан тийм түүхэн том жишээ баг. Байж болно тий. Оршихуй нөөрөө бүр зовлон болчиход тахт яах юм. Тий. Ингэж нэгэн сууц сэтгэл судлаач амьдралыг өөрөө хичнээн гайхалтай тайлбарж өнгөрөөсөн шигэ үхлээч гэсэн өөрийн ухамсараар сонгож чимээг хүн энэ орчлонгийн тэр тайзнаас бууж. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад 7-оор орно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй Түлээ шин манд дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр Түлээ шүгээс та бүхэндээ оны сүүлийн гайхалтай бэлгийг танилцуулж байна. За алдартай одоо дэлхийд алдартай энэ бекери брэнд маань Монгол улсад 16 оноос хойш жил болгон шинэ жил зул сарын баярыг онцгой амд тансаг хийц бүхий бялуунуудаараа бидний ширээг чимдэг. Ямар бэлэг гэсэн бэ? Одоо хэлнэ. За тэгсэн чинь 22 оноос хойш ингэж байгаа юм байна. Нэг юм хэрэгжүүлж байгаа шинэ жилийн бялууны урьдчилсан онлайн захиалга авдаг. Яг л бялуун дуусчдаг тий хүмүүст хүүхдүүд нь заавал түлээш үйд нь гэдэг асуудал үүсэн шүү дээ. За 22 оноос хойш энэ асуудлыг юм онлайн захиалгаар шийддэг болсон юм. Тэгээ энэ жил болохоор Holiday Dream буюу одоо мөрөөдлийн баярын өдрүүд сэдвийн дор албан ёсоор тортнуудаа одоо юм өөр янз бүрийн загвартаагаар гаргаж байгаамаа. За энэ жилийн хамгийн хүссэн үлээсэн сюрприз бол дэлхийд даяар хайрлагдсан Санриогийн 5 гол дүртэй тусгай загварын бялуунуудаа гаргасан байна. За тэгээд баярын ширээнд чинь хүүхэд болгоны дуртай дөрүүдийг баярын өрмөц дизайн зөөлөн кекс за тансаг кремтэй хослуулснараа шинэ жилийн ширээний хамгийн баяр хөөртэй сонголт болох нь бүр дамжиггүй. За тэгэхээр энэ бас томчуудад ч гэсэн одоо нөгөө кроми гэл айл болгонд нэг жирнэл яга юм байгаад байгаа. Одоо тэр мөр нь одоо идэгдэхний амар зүгээр шиг. Тэгээ бас нөгөө нэг баярын нөгөө ориглон дарсны сонголт бас хүүхдийн ориглон дарсны сонголт одоо 750-та 350-таагаараа бас сонголттой байгаа шүү. За бас дуулгахад Түлээ шин маань нийт одоо Монгол улсын хэмжээнд 24 салбартай үйл ажиллагаа явуулдаг болсон. За дарханд одоо нэг салбар нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр яаж одоо энэ онлайн захиалга хийх вэ гэдгийг зааж өгье. Энэ Санрио цувралаас гадна түлээжүүд дараах одоо signature болон Holiday Dream бэлуунуудыг бас санал болгож байгаа. Маш олон сонголттой байгаа. Та бүхэн манд түлээжүүгээд ороод үзчихээрэй. За нодлон болохоор би ингэсэн яг сайт руу н ороод тэнгууд шууд ингэ захиалцсан. Тэнгууд миний гэрийн ойролцоогоо түлээжүүрийн салбарт юу яасан байхгүй. Ингээд би нэг надад код ирсэн утсан дээр би тэр кодоо хэлэнгүүд тэгээ авсан байхгүй. Харин тэр нь аяа. Яг энэ жил бас тэгж байгаа тий. Тийм байна, яг тийм байна. Энэ үнэхээр амар нэр. Хараа 15-наас 25-ны өдрүүдэд TLJ-цэг минь вебсайтаар энэ холбоосоор нь өдөр болгон захиалга авч байгаа. Та өөрт байрлаж байгаа түлээжүүгийн салбараас сонголтоо хийгээд захиалаад бялууга 12 сарын 30-31-нд аваад шинэхнэр нь одоо баярын ширээндээ тавих бүрэн боломжтой. За тэгээд онлайн захиалгад амжаагүй бол та түлээжүүгийн 24 салбараар үйлчлүүлж бас болох юм. За тэгтээ баттай эмээсэн дээр баг онлайнаар захиалга хийсэн дээр шүү. За тэгээд дархан хотын салбарыг дархны хэрэглэгчд маань хандахгүй мэдж байгаа хаа. GN Business Center одоо дархан олон улсын худалдааны төв яг хойдолд нэг түлээжүүгийн салбар нэгдсэн шүү дээ. За ингээд 75 утасны дугаар болон TLJ-цэгийн маань вебсайтаар нь зочлоо захиалга өгөөрэй. Баярлалаа. За эмчийнхэн гарт хөнөөгдсөн 10 алдартны 7-д нь Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон 1799 оны 12 дугаар сард 67 наснда таалт өгсөж. Гэтэ түүний үхлийн шалтгаан болохоор дайнд авсан шаргач биш, улс төрийн хорлолч биш, харин өнөөдрийнхөөс ингээ харах юм бол маш энгийн мэт санагдах зүр хоолой өвчнөр нас орсон. Яа наа чи нэг аим санагдавчлаа байн хоолой өвддөг. Тий.
одоо энэ чинь орчин үеийн шинжилгээ ханднах яач би бүр өглөө болох өвддөг. энэ чинь 1799 оны тухай ярьж байгаа тийм. Яасан гэхээр 12 дугаар сарын ихээр тэсхэм хүүтэн бороо цас мөндөр холилдсон нэгэн өдөр Вашингтон өдөржин морин дил дээр давхисан баг. Ажиллая гэд. Утаагаар залбирал. Тэр үед ерөнхийлөгч бүрийн эрхийн хугацаа дуусгацсан байсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний удирдлагад ажиллаж исэн байхгүй. За ингээд орой гэртээ ирсэн чинь хувцас нэвт норцсон. Гэхдээ нойтон хувцас солилгүй шууд хоолоо идчихэд тэгээ хоолоо идсэний дараа хувцас солиод тэгээд оронд ороод маргааш өглөө нь хоолоо нүвчихсэн сөөцөн босцсон. Гэтэл Жорж Вашингтон үүнийгээ тоохгүй ахаад ажил хэрэгтэй зүтгээд ахаал хүүтэнд гараад биеэ гамнааг баг. Ингэсэн чинь хэдхэн цагийн дотор хоолой нь бүр хавдаад амьсгалахад бүр бэрх болоод байдал бүр огцон хүндэрчтэй. За ингээд эмчнийг яалтаад дуудаж штэ Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгчтэй. Тухайн үеийн анагаах ухаанд хамгийн шалгарсан эмчилгээ гэдэг нэг гачин аргыг энэ дэлхийн итэр хийдэгсэн. Тэр нь болохоор цус ханах арга. Хорооны өндгөнд ингээд идэг үү? Ер нь цусыг ингээд ханаал байна. За. Анхны цус ханалт бүр үр дүнгээ өгөөг. Тэгэхээр дараагийн эмч ирж. Тэгэхээр нөгөө дараагийн эмч нь хоолой эдээг нь цэвэрлж хагаад цэврүүг нь хаглаад үүний дараа ахаад цус ханжаа. За энэ бүхнэр зогсоогүй. Бөө эмч нар ирээл Вашингтонд хүчээр бөөлжүүлдэг юм өгөөд түүнийг бөөлжүүлээд бүр суулгуулж эхэлсэн ба. Үүний улмаас ерөнхийлөгч маань их хэмжээний шингээ алдаад бие нь бүр суйлдаад амьсгалын байдал нь уламд орцсон. Зарим түүхч эмчнэрийн тооцоолсноор Вашингтоны биеэс нийтдээ цусных нь бараг 40 орчим хувийг авч хайсан байж болцшгүй гэж ханах нэрээр. Өнөөдрийн анагаах ухааны үүднээс харах юм бол энэ эмчилгээ биш. Харин биеийг нь бүр сулруулад үхэлд ойртуулсан тийм дараалсан алхмуудыг тэд нар хийсэн ба. Хоолойн хурц халдвар магадгүй эдээ төрөсөл байсан ч гэсэн амьсгалын тэр замыг нь хамгаалах, тайвшруулах, бүр шингэн нөхөхийн хооронд эмчнэр түүнийг уламд ороод тулсан гэсэн үг. Ингээд анх хүүтэн борон зохиоснаас хойш ердөө 2 хоногийн дараа Америкийн анхны ерөнхийлөгч амьсгал барааж. Тэгэхээр Жорж Вашингтоныг өвчин биш. Харин түүнийг аварна гэж тухайн үеийн анагаах ухааны итгэл үнэмшил алсан гэхэд хэлсдэггүй байгааз. Тийм байна. Түүний үхэл санаатай мэдээж аллага биш. Хорон явуулагч харин тухайн цаг үеийн тэр нөгөө мэдлэгийн хязгаар, буруу онол, сохор итгэлийн гашуун үр дагавар. Ингэж нэгэн үндэстний бүр эцэг болсон шинэ улсын биелэг тэмдэг болсон хүн эмчнэрийн тэр сайн санаанд өөрөөр хэлбэл шинжлэх ухаан хараахан гүйцээгүй тэр цаг үед амь алдчихгүй. Тэр шинжлэх ухаанд итгэн тэ дээдлэн гэдэг ямар ч чухал юм. За би бол үнэхээр баярлж байна. Шүлс залгах хүртэл маш их ажил гэдгийг яг хоолоо өвдсөн үед мэддэг байхгүй. За 6-ад нь Майкл Жексон. Попи хаан Майкл Жексон 2009 онд дөнгөж 50 наснда зуурдаар таалт өгсөн дэлхийн нийтийг зочиосон тийм эмгэлт үйл явдал болсон шүү дээ. Лондонд хийхээр төлөвлөсөн нөгөө DCS нэртэй дэлхийг тойрсон цоошин тоглолтоёг бэлтгээд бие махбод сэтгэл зүйд асар их ачаалдорыг ажиллаж исэн үе. Тэ хааны маань энэ удаан хугацаанд үргэлжлсэн стресс, нойргуудл түүнийг үнэхээр төлөвлөсөн. Сүүлч өдөр бид нар ярина. Ер нь товчхон л ярьч. Тайзнаас ингээд одоо буус үедээ ч юм амар 50 онд чадхаа болсон. Тэгэхээр энэ дуучин туслахаар түүний хувимж Конрад Мюррей нэгэн аюултай шийдвэр гаргацсан. Яасан гэхээр эмч маань энэ эмч Майкл Жексонд маань пропофол гэдэг юм их тогтмол хэрэглүүлж эхэлсэн ба. Пропофол бол жирийн нойрны юм биш. Энэ нь бол мис заслын үед хэрэглэгддэг маш хүчтэй нойр сүлгэж. Өвчтнийг яг бүрэн унтуулад гэхдээ яг тухайн үед нь амьсгал зүрхний хэмнэлийг нь эмчийн хатуу хяналтанд байлгах тийм шаардлагатай маш хүчтэй юм баггүй. Ийм одоо имийг ийм бодисыг эмнэлгийн яг орчин амьсгалын аппарат яаралтай тусламжийн бэлэн байдалгүйгээр зүгээр л сайн унтуулах зорилгоор хэрэглэнэ гэдэг бол маш хэрсэлтэй алхам юм. Гэвч Майкл Жексоны үед пропофол шөнийн турш амарч унтах шийдэл болж хувирсан. Ингээд 2009 оны 6 дугаар сарын 25-нд эмч түнд пропофолын хэд их тун тарьд. За ингээд хаан маань үнэхээр сайхан унтчих. Харамсалтай нь ахис сэрээгүй. Амьсгалан зогсоо зүрхэн цохилгоо олцсон. Энэ удаад харин энэ бол үхэл нь буруу мэдлэгээс биш. Харин ёс зүйн ноцтой зөрчлөөс улбаатай байгаа шүү дээ.
Тэ. Шүүхийн шийдвэрээр эмч Конрад Мурэг санамсруур хүний амь хөнөөсөн гэдэг гин буруутай тооцоод 4 жилийн 20 хэл оноос. Ингээд 2 жил орчим хоригдоод хугацаанаас өмнө суллагдсан. Ингэж дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн бүр ноён ориглон тайзан дээр биш те. Харин зүгээр л унтахын төлөө хийсэн нэг буруу үйлчлэгийн эмчилгээний улмаас л амьдралаа алдчих. Энэ түүх тэгэхээр орчин үеийн анагаах ухаанд хэдийгээр өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж, шинжлэх ухааны гайхалтай олд болсон одоо им бэлтгэл юу хэдийгээр бий болсон ч гэсэн хэрвээ ёс зүй, хариуцлага гэж зүйл байхгүй бол эмчийн гарч гисэн үхлийн зэвсэг болж хуурч чадна гэдгийг сануулсан маш том сануулга. Тэ? Тийм байна. Тэгэхээр мэдлэг дээр нэмэх нь ёс зүй. Хариуцлага гэсэн. Үнэхээр харамсалтай. За тавд нь Джон Риверс. Америкийн бүр домогт энэтмийн жүжигчин телевизийн од Джон Риверс гээд бүсгүй. Гоо сайхны мэс заслыг бүр хизээч нууцалж одоо тий ичиж зовдөггүй. Энэ тухайга бүр ер нь сайхан ярьдаг өөр энийг л яриад иддэг. Бүр гоо сайхны мэс заслыг бүр амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгоцсон. Ил тод хошигнж ярьдаг. Би бүр ихэртэй байсан болоосай. Тэгэх юм бол мэс засал хийлийг нөгөө ихэр маань ямар харагдах байснаа би амархан мэдэх байлаа энэ төр гэж мэгж хошигндаг тайзан дээр. Тэгэхээр гоо сайхны мэс засал ямар энгийн бүр хэвийн зүйл болсныг гэлдэг чинь түүнийвд. За ингээ 2014 онд 81 наснда Джон Риверс ээлж дудаа нэг жижигхэн мэс засал гоо сайхны мэс ажилбар хийлэхээр Нью-Йорк хотын нэг эмнэлэгт очихгүй юу. Энэ олон хүний бодож байгаачлан тэр томоохон аюултай хагалгаа биш шүү. Зүгээр нэг хоолой хэсгийн энгийн нэг дурангийн шинжилгээ жижигхэн засварын л ажилбар байсан. Гэвч энгийн жижигхэн ажилбар эмгэнэл төгсгөлтэй байсан гэх. Яасан гэд мэс засал явцад энэ дотор ингээд хоолойн дотор ингээд юмаа хийж байгаа штэ. Хоолойг ингээд жоон гимтэйч. За. Нэмчнэр дотроос урагдаад цус алдаад хоолойн тэрнээс болж хавдаад үүнээс болж амьсгалын зам нарийсаад хүчил төрөгчийн дутагдал үүссэн ба. Ингээд хүчил төрөгч тархинд нь очихгүй сараад манай бүсгүй маань 81 настай бүсгүй маань ухаан алдчихгүй. Тэгээс ирээгүй. Ингээд ухаангүй явцаар мэс заслын орон дээр насварцсан. Ингээд дараа нь хийгдсэн мөрдөн шалгалтаар ноцтой зөрчлүүд ил болсон ба. Мэс заслын үед энэ өвчтний амьсгалын байдлыг хянааг байгаа. Тэд нар эмчнэрийн анхаарал сарницсан байсан ба. Зарим эмч сувилагч нар бүр одоо мэдээж дотоод заавал нөгөө мөрдөгч ёстой журам байж тээ. Тэднийг зөвшөөрж бүр зөвшөөрлөг үйлдэлүүд хийсэн ба. Ингээд 2016 онд энэ мэс заслын эмч нарыг болон эмнэлгийн багийг өвчтөндөө хайхрамжгүй хандсан үндслээр шүүхэд дуудаад тэгээд Джон Риверсийн нас барсан хариуцлагыг эмнэлгийн тал өөртөө аль биесээр хүлээсэн ба. Ингэж амьдралынхаа турш одоо инээд ёрзлол тайзнаас айдсгүй бүр ингээд ярьж явсан нэгэн эмэгтэй хамгийн энгийн мэт санагдах мэс заслын те тэр хайхрамжгүй байдлын золиослоод ингээд чимээгүй энэ хорвоогоор гисэн ийм учиртай. За эмчнэрийн гарт өнөөх 10 алдартны дөрөвт нь Авраам Линкольн. За Америкийн нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны үхлийн талаар бол ихэнх хүн мэднэ. Театрт жүжиг үзээ сууж байхад нь тагнуулч Джон Уилкс Бут театрын лож руу гараад Линкольны дагз руу нараас нь буудчихдаг. Анагаах ухаан өндөр хөгц өнөө цагт энэ шархыг давж гарна гэдэг нь бүр маш амаргүй боломжгүй баг. Гэхдээ Авраам Линкольны хувьд буудуулаад тэр дор амьсгал хураагаагүй. Хэрв зөв цагтаа зөв эмчилгээ хийсэн бол үхлийн аюулыг гэтлэх боломж бүр өчүүхэн төдийч гэсэн ядаж байсан ба. Гэтэ ер нь бол хэцүү байсныг зүгээр ойлгоорой тий. Гэтэ бүр өчүүхэн боломж гэсэн боломжгүй тийм тий. Хэрэг гардаг тэр үдшиг буюу 1865 оны 4-р сарын 14-нд театрт жүжиг суусан Айрмийн мэс засалч Чарльз Лил хамгийн түрүүнд тэр ерөнхийлөгчдөр очсон ба. Ингээд өөр хожим өгсөн мэдүүлэгтэй сумны шарх руу зүүн гарын чигчи гурвыг боломжтой хийгээд нүжирсэн цусыг нь би авсан гэсэн ба. Хуруу гайцсан ба. Бууны шарх мэдээж амин талтай аюултай. Гэхдээ Чарльз Лил мөн дараа нь өөр эмч нар энэ үйлдэлийг давтсан их хэмжээний цус алдаад өглөөд байсан ерөнхийлөгчийг амьсгал хураахад нь бүр улам хурцгацсан ийм үйл болсон гэдэг.
бас одоо ямар ч юм. Өстой санаа. За одоо гуравт нь Английн хаан 2 дугаар Чарльз. Энэ бүр хачин шүү. Хоёул хамтран ажиллаж танилцуулаад 3-2-1-ээр. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүнс нь эм нь хүнс байвал зохиос төврөтэй Химлая брендийн албан ёсны дистрибьютор Сахиур төмөр компанид хэмжиж ажиллаж байна. За тэгэхээр та бүхэндээ цистон эмний тухай танилцуулнаа. Танд одоо шээх үед хорсох, за эсвэл одоо ойрхон шээх, дутуу шээгээд байгаа юм шиг санагдах, бүрэн гарахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байвал энэ одоо шээсний замын халдвар буюу циститийн шинж байж болцсошгүй юм аа. Тэгээд дэлхийд даяар жилд бүр 400 гаруй сая хүн одоо шээсний замын халдвараар өвчлөдөг гэсэн юм судалгаа байгаа. Тэгэхээр одоо 400 сая маш их хүмүүс тий. Тийм тэгэхээр ерөөсө тоохгүй орхиж болохгүй асуудал эрэгтэй хүн бас цистит болдог гэсэн тий. Болно шүү дээ. Тийм тэгэхээр одоо тийм шинж тэмдэг илрээд байгаа бол та цаг тухайд нь одоо даамжирхаас өмнө бөөрийг гэмтээхээс өмнө та арга хэмжээ авах хэрэгтэй. За Химлая брендийн 100% ургамлын гаралтай цистон юм нь бөөр шээсний замын халдварыг дарангуулна, дахилтаас сэргийлнэ. За тэгээд тэр нөгөө бөөрийн чулуу үсэх гэж айхтар юм байгаа. Тэр эрсдлийг бууруулна. Удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй үр дүн клиникээр батлагдсан юм бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр бөөрөө бүндэтл бөөцөлё гэж систем маань биднийг одоо уриалаад байгаа. Химлая брендийн системыг одоо Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалж байгаа. Ургамлын гаралтай учраас бас хэрэглэхэд бас тухтай хэмгүй хэрэглэж болно. За тэгээд та 80 80 53 28 утасны дугаараар авлах. За эсвэл бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Тэгээд ер нь ямарваа нэг шинж тэмдгийг баг дээр нь дарахгүй бол явж те. Өстой гайн тааруул юунаас ч бүх хүн бүдүү өвсөнд хичээрлэн болдгийм байх шүү. Тий. За эмчийнхэн гарт хөнөгц 10 алдартны 3-т нь Английн хаан 2 дугаар Чарльз. Английн хаан 2 дугаар Чарльз бол эмч нарын бүр хит их анхаарал, хит их халамж дунд амьдралынхаа эцсийн хором, эцсийн мүч бүрийг бүр шаналж, тарчилж өнгөрүүлсэн хаан. Яасан гэхээр 1685 оны 2 дугаар сарын 2-нд хааны сахлыг хусч байсан чинь хаан гинт цус харвцсан байхгүй. Ингээд хааны иргэн тойронд 14 эмч домч завсар зайгүй ажиллаж асар цувлахаар ирж. Харамсалтай нь бүгд нэг зорилготой боловч нэгэн юутай биш, шийдэлтэй биш. 14 юм л яриад байсан уу? Тэд бүгд хааныг илаашуулахын тулд өөрийн арга барилаар өөрийнхөө имчилгээний аргыг туршихаар санал зөрчилдөж. Ингээд тэнд хаан биш, туршилтын туулаа хэвтэж байгаа гэсэн үг. Энэ бол хамгийн гонигтай муухай. Хааны цусыг дахин ханжаан бүгдээр ингээ хүчээр бөөлжүүлдэг юм уулгаад толгоон үсийг нь хусаад бургуудаад суулгана гэсэн үг тэгэхээр ингээд дараа нь тагтааны сангасаар биеийг нь битүү шавсан ба. Тэр одоо бас яаж байгаа дом юм уу юу юм? Харин ингээд хорыг нь гадагшлуулсан гинэ. За саяны хэлсэн юмнууд би маш их хэлсэн те. Тийм. Зөвхөн эхний өдөр ийм имчилгээсэн. Зөвхөн эхний өдөр. Удаах өдрүүдэд бүр хачин жигтэй имчилгээнүүд баахан хийсэн гэж. Илүү хүчтэй туулах юм өгсөн байгаа. Янз бүрийн элдв тос, элдв ханд, уламжлалт болон мухар сүсгийн янз бүрийн холимог аргууд нэмэгдээд тэр тусам хааны бие уламд орцоор. Ингээд 3 дахь өдөр нь бүр аимшигтэй бас туршлууд хийгээд хаан 2 дугаар Чарльз тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа 54 наснда таалтагсаж. Ингээд амьдралын эцсийн хором мүч бүрийг шаналж тарчилж өнгөрүүлсэн баг. Тэр эмчнэрийн аимшигтай үз. Тухайн үед хааны гинти үгэлд олон хүнийг бүр сэрдэж байгаа. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан бол түүнийг бөөрийн дутагдлын улмаас барсан гэдэг хувилбар төвшүүлт юм л. За хоёрт нь Эдвард Гиббон гэдэг Английн түүхч хүн. Ромын эзэнт гүрний уналт гэдэг бүр дэлхийн түүхийн сор болсон бүтээлийг бичсэн түүхч хүн. За энэ түүхч минь яасан гэхээр төмсөгний усан хавн гэдэг тим юмнаас болоод их зовирлдог байж л дээ. Гидроциле гэж нэрлэдэг юм шиг шинжлэх ухааны хэлнэ. Төмсөгний усан хавн гинэ. Тэгэхээр чи орчин үед би барьсан хөдөлгөөн хорсон бариу джинс байлаа гэж бодоход ингээд ямар муухай бариу өмд вэ гэж гомдлоод би ингээд сул юм өмсч болно шүү дээ. Гэтэл 18 дугаар зуунд эн чинь 20-т хэзүүлсэн. Шал тэнэг гэсэн. Эрэхтэй хүн сул хувцас нь 20-т, сул хувцас өмсөх нь 20-т, өвдгөө нуух зэрэг нь 20-т. Ингээд нариу ингээд бариу хачин юм өмснө. Гэтэл эн чинь төмсөгний усан хавантай хүн шүү дээ. Ямар хэцүү байх вэ? Тиймээс Гиббон өвчнөтөг ингээд дасан зохицоос өөр аргагүй ингээд амьдарчаа.
Гэхдээ эн чинь бүр хэцүү. Төмсгөн сүлдө усаар дүүрэн ингээд бүр амар хавгна. За ингээд эмч нарт хандж. Эмч нар мис заслын аргаар Гиббоны төмсгнөөс эхний өдөр 3.8 литр шингэн соруулж авсан. Бараг 4 литр. Тэгэхээр ямар амар зовж исэн ойлгомжтой. Тийм байна бүр. За ингээд Гиббон бүр хид удаа ийм мис засал төмсгөндө байнга хэлэгдэг болсон. Тухай бүрт нь л 2-3 литрийн шингэн соруулж авчихсан. Энэ эмчилгээ мэдээж түүний өвчин шаналлыг тухайн үед нь багасгаж энэ ичгэвтер байдалд орохоос авардаг байсан ч гэсэн удаа дараагийн мис заслын үеэр нэг юм болцсон. Дахиад нянгийн халдвар авчихдээ. Оо одоо тэгэлгүүдээ нэрээ. Тэгэхээр түүнийг төмсөг биш. Төмсгний хавдар биш. Нян алдсан. Харамсалтай биз? Яста. Тэгээ тэр одоо тэр ус өгж явах болгонд хийсэн хагалгаа болгоны ажилбар болгоны дараа аль хөндөрлөөл барин өмдтэй явжсэн хэрстэй. Тий. Тэгэхээр тухайн үеийн анагаах ухаанд нөгөө ариутгал халдварын ойлголт маш сул байсан байгаа шүү дээ. Тэр дахин зүү хатгаж явахад тэрийг ариутгахгүй те. Тэр шингэн соруулсан эд эргэтэн буй төмсгөн нян дөртгөн бүр ингээд бүр зайлшгүй гэсэн үг байхгүй. За удаа дараагийн мис заслын явц гээ халдвар аваад тэгээ би энэ бүрд орооч гэлсэн ба. Ингээд 1794 онд 56 наснда энэ агуу түүхч халдварын хүндрэлээс болоод таалтагдсан. За нэгт нь Наварын хаан гэдэг адгийн Карл. Энэ 10 жагсаалтанд багтсан өөр нэг Карл гэсэн үг. 100 жилийн дайн гэж байгаа. Франц Англи хоёрын хооронд болсон. 100 жилийн дайны үед өөрийн эрх ашигын төлөө нэг бус удаа урваж, шарваж ингэж явсны төлөө тэр түүхэнд адгийн Карл гэдэг хочтой бол мөнхөрсөн. Францын хаан ширээний төлөөх тэр 1337-оос 1453 онд үргэлжлсэн Английн вант улс болон Францын вант улсын хооронд тэгсэн энэ удаа дараагийн зөрчлийг 100 жилийн дайн гэж нэрлэдэг. Нийтдээ 116 жил үргэлжилсэн. Тэгээ Франц ялдаар өндөрсөн. Жанна Дарк энэ гарч ирдэг дайн шүү дээ. Адгийн Карл яасан гэхээр зарим үед Англиг дэмжиж, зарим үед Францыг дэмжиж явсан. Ер нь бол ингээд урагш нэг этгээд л байхгүй. За яасан гэхээр зүгээр Карл гэхгүй заавал адгийн Карл гэж нэрлэнэ. Ийм урагч хүмүүс. Адгийн Карл нас ахын хэрээр биеийн жилэрхэд ингээ хөл гарна бүр мэдээг болоод явж чадхаач байлаад за ингээд эмч домч нар түүнийг эмчлэх тухайн үед уламжлалт бус арга сонгосон ба. Уламжлалт бус. Яасан гэхээр тэд хааны биеийг нэг юмар орож юу гэхээр ариг шингээгээд нэвт норгосон давуугаар битүү орох. Тэгэд тим эмчилгээж. Эмчлэгийг үр дүнтэй болохын тулд шөнийн цагаар хааныг ороосон тэр архитай давыг битүүлэн ингээд ойсон ба. Тэнгүүд ингээд тэр нь ингээд өөрийг нь дулаацуулаад тэгэд эдгэн л гэж эмч домч нар бодсон ба. Яамарсан. Тэгсэн чинь ингээд хідэн өдөр ингээд тэ арх нэвч шингээсэн давуугаар ороочоод ингээд хідэн өдрийн турш унтуулаад шөндөн. Тэгсэн чинь нэг шөнд давууг битүүлэн тэр ойж байсан шивгчийн эмэгтэй утсыг ингээд хайчлаа таслахын оронд лааны дөлөөр шатааш таслахыг завдсан ба. За ингээд арх нэвцэн хааны ор дээр гал давлцсан шатаж хааны амьд хүрсэн байна. Хүн өөхөд бити нээжээ. Яг адгийн Карл болохоор нийчлээ. Яа, стрэжт байж байгаа шивхэн урагш шүү. Би ч өөрөө нэг урьж захта энэс нэ хүлэмжээр. Ямар хаанд ямар юу гэдэг үлээ. Урагшгүй нөө ухаангүй албат гэж л энийг хэлж байгаа юм таг. Гүтнэр лаагаар ууцгаад тасалдаг. Зулын гол болох. За уушлаараа хүн хөхөд ингэж инээн гэж өстө бодож явсан. Тэгээд аддаг юм чинь тийм ээ. Угаасаа цаг тооны бичиг хөтлөгч Жон Фрасер гэдэг мундаг хүн байд. Тэрний тэмдэглэснээр адгийн Карл амь тавих хүртлээр 2-7 хоногийн турш торчилж зовлон шанал амссан гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ шатаад шууд хүчээгүй юм шиг нэ. Амар хүнд түлэгдэлттэй болоод. Тий 2-7 хоногийн турш шаналсан гиндэ. За ингээд урагч харвагчийн амьдралын сүүлчийн өдрүүд нь ч маш аимшигтай өнгөрсөн байна да. За ястаа баярлалаа гэдэг байхгүй. За За баярлалаа.
Шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ Адранер нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэтэ түлээ шүү. За мөн хүнс нь эмэн хүнс байвал зохистой үрэтэ Химлая брендийн аль бисний дистрибьютор Цахиур төмөр компани дэмжиж ажиллалаа. Студид Занданхүү Цэнгэл баяр ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа Цэнгэл. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.